За окей. За одоо вейп харуулъя заяа. За вейп харуулахаас өмнө за ер нь бол юм үүдэж байгаа шүү дээ. За вейпнийг юуг нэг харуулчих. Вейп нөгөө хэлбэрийн. За нэг ийм вейп биш үү? Манайх вейп шүү за. Жохон хүчтэй үлээ. Энэ харагдаж шүү дээ. Уушглахгүй. Нөгөө нэг тамхиг бол уушглаагүй учраас ялгаагүй яг ижлэх нь орчинд хийн. Зүгээр илүү тоосрох юм шиг баг. Саарлтад ороод. Гурвал хийж байгаа шүү дээ шүү. За энэ бол юу н харагдахгүй болчихжээ те. Илүү сэтгэлзүү байвал нөлөөлөх юм шиг бүр ингэ дуниартаж харалж мардаг. Ягаад саарлтаад те. Тэгж. Тэгж. Формалдын хайд гэдэг нь харин байхгүй юм байна. Вейпэнд байдаг юм шүү. Бичлэгээ харж байгаа нэг цагийг харъя те. Хэр удаж чинь гэдэг нь. 50 мянгаар удажсэн шүү дээ. Тийм баг. Тамхин өөр вебүүд дотор олон төрөл байгаа. Тамхин янз янз байгаа ах та. Ерөнхийд харьцуул шүү дээ. Харьцуул. За окей. Ингээд бүгд ингээд энэ HCH буюу формалдын хайдаас бусдууд нь бүгд ингээд багжныхаа дээд зэгтээ хөрчлээ. Тамхич гэсэн ялгаагүй дээд зэгтээ хөрж ийсэн. За тэгээ дахиад хийхэд бүгд 999 болж ийн гэдэг чинь 250-аас дээш бол аюултай. За PM10-аас дээш бол 1650-аас дээш бол онцгой нөхцөл гэж үзэж байна. За TVOC чинь сая 999 болчихж штэ. Тэгэхээр 3-аас дээш бол хөлийн зөвшөөрч болохгүй нөхцөл агаарын бохирдол гэж үздэг юм байна. За тэгээ энэ бол дотоод орчны агаарын бохирдлыг харуулж байгаа. За ер нь нэг юм байна. За тэгээ энэ бүр ингээд харагдахгүй маягийн болоод байна те. За окей. За тэгээ туршлагын баг жил ерөнхийдөө ийм байсан. Энийгээр тамхиа үлээж байгаа вейпэ ч юм уу. Тэгээ агаар ингэж ороод энийгээр дээшээ гарчна. Тэн дотроо хэмжигдчихнэ гэсэн. Ийм утгатай багж ирсэн шүү. За тэгээ би графикийн нэг харуулъя. Бараг харуулах шаардлагагүй юм байна дөө. За тэгэхээр ерөөсөө л юу хийж байна? Улаанбаатарын сая би хийсэн. Вейп болон тамхи бол янз бүр тамхи бол аль аль нь л 999-гээ бүр дээд түвшиндээ хөрчиж штэ тий. Тэгэхээр аль нэг нь сайн ч юм уу муу юм уу гэдэг талаас нь харуулах гээгүй шүү. Тамхи бол угаасаа хувь хүний сонголт штэ. Тамхиа татна уу юугаа хийнэ өөрсдөө бидэн тий. Харин зөвхөн нөгөө нэг Улаанбаатарын зарим газруудад болохоор юу байгаад байгаа. PM10 жишээ 999 хүрж байгаа тохиолдол нэлээх байгаад байгаа. Тэгэхээр энэ нь болохоор юу гэж хэлж байна нөхөр бид нар яг зөвхөн гадаа Улаанбаатарт явж байхдаа тамхи татж байгаа юм шиг нөхцөл байдал заримдаа амьдарч байна. Зарим хэсгүүдэд гэдгийг харуулах гэдэг байна.